Манай энэ Амонгой охин 3 настай одоо тэгээд 100 мянгад нэг тохиолддог мэдрэлийн эдийн хор тавдар өвчсөн юм аа. Тэгээд одоо эхний ээлжинд 800 сая төгрөг буюу 300 сая вон хэрэг болоод ээж аав нь байр дэлгүүр машинаа зараад 300 сая төгрөг эхний ээлжийн эмчилгээний зарлаа босгоод Солонгос улс зорьцоо одоо очсон байгаа эмчилгээ эхэлж байгаа. Тэгээд одоо үлдэгдэл 500 сая орчим сая төгрөгийг найзууд нь бид нэр одоо хамаатан садан одоо нийлээд хойноос нь босгоод явуулах шаардлагатай байгаа. Тэгээд монголчуудаа 3 настай бяцхан охинд гэрэлт ирээдүй бэлэглээч. 5000, 10,000, 2000, 3000 ерөөсөө хамаахгүй. Сэтгэлээрээ буян буцагтаа бороо шиг асгардаг шүү дээ. Тэгээд 3 настай бяцхан охин туслаарай. Та бүхнээсээ уриалж байна. Тийм одоо энэ хүүхд ийм одоо хамгийн наазахын жишээл бидэрт ингэж ирж байгаа байхгүй. Энэ бяцхан охины боломж тий эрүүл нийгэм бидэрт эрүүл тийм ямар ч амьдрах орчин нөхцөл алга утаатай, стресстэй одоо энэ хулгайчууд бол ерөөсөө тэгээ өөрсдөө сайхан амьдраад юмны одоо карма гэж байдаг шүү дээ. Тэр нь одоо эдэрт бол үнэхээр хүн тусна гэж би одоо хэлье.